орчин болохыг хүсдэг. Бас ингээд өөрийнхөө одоо цоглдог хөгжим гэх мэтчлэгээ том болоод энэ гоё байгууллага ажиллуулад тэгээд гоё өөрөө гоё тэгж амин гоё сурсан болохоор хүүхдүүдийг өөрсдөө гоё сургахын тулд тийм хүн болъё гэж мөрөөддөг. Ягаа амьдрал. Ягаа биштэй юм бүх юм ягаан байл. Гоё. Тийм бизнесээр эрхэлсэн тэгээд ерөөхдөө том байшинтай тийм хүл хүн болохыг хазаргалтай элэг бүтээн тохиол мөрүүлж байгаа хичээж байгаа зорилготой хүрээд бүх зүйлийг ингээ мөрүүлээ биелүүлчихэд амар гоё ямар тайван ингээ бүх ямар ч санаа тавих юм тийм энэ. Ирээдүйд ер нь огсны хэсэг хичээл. Одоо бол энэ jiu-jitsu гэдэг спортоор амжилт гарахыг хүсэж байгаа. Ажааргал те эрүүлийн тайван. Хоёр сонголт өөртөө тийсэн байхгүй юу? Нэг нь хичээлээ сайн мэрэгчлээ болох эсвэл хичээлдээ муу байлаа гэхэд энэ спортоор амжилт гарах гэдэг. Тэгэхээр би энэ спортоор амжилт гарах дээр сонголт тавьцаар болох гэдэг. Эрүүлийн гэр бүлээрээ ам бол бүтэн. Гэр бүлтэйгээ хамт олуулаа ажиргалтай юм ярьцгууж тэг ер нь бол бүгдээрээ яхад л сайхан. Өөрийгөө чөлөөтэй байхыг Өөрийнхөө хүссэн спорт мэрэгчлэр явахыг Элэг бүтэн ингээд ямар төвчөн зовлонг амьдрах юм. гэр бүлтэйгээ хамт явах гэсэн. Хүн болгоны инээд байсалтай гуниг болохгүй тэгээ бүүнөрөө хамтдаа ингээд гэр бүлээрээ ч юм уу хад жаргалтай байгаа. Хамтдаа элэг бүтэн тэм дулаан урамсгалтай байхыг Дандаа ингээд хайрлагдаал, дандаа ингээд сайн зүйл хийдэг болохоор хүнээс магтаа сонсоход яаж байгаа л гэж байна. Баян тэгээд ганган чимээ хувцлаа. Тэгээд хансаглалт гэж лайлгадаг да. гоё юм гэл хийгээл гадаадаар аялал. одоо тэр хүсэж байгаа аз жаргалыг одоо ингээд хүснээрээ мэдэрхийг л өөрт байгаа зүйлээсээ илүүг хүсэж ингээд илүү байхыг Гэр бүлтэй гадар урд зугаалах. Өөртөө байгаа юм сэтгэл хангалуун ээж аав маань бас өөртөө байгаа юм сэтгэл хангалуун байна. Хүмүүс өдөрт 7 хоног тийм 2-7 хоногт нэг усан дурдаг бол тансагт болохоор хідэн ч удаа хідэн ч өдөр хамаагүй усан дурж байгаа. Эрхлэх гэсэн үг гэж би боддгоо юм. мөнгөтэй болох үедээ юм авчаад тэгээ мөнгөгүй болох үедээ мөнгөгүй зүгээр тэгэл яваал гэдэг. Аз жаргал гэж хэлээч. Баяр баясгал, аз жаргал, хайр. Хамгийн сайхан газар. Хайр, хүндлэл, нөхөрлөл. Хайр, халамж, таслалцаа. Үргэлж инээ, үргэлж баясгалантай бай, чаддаг бүхнээ хий гэж илэрхийлэв. Би ер нь өөртөө амар гомдолтой, амар царай муутай, амар тарган гэж боддог. Эцэдээ орон дэрснээс хойш би ерөөсөө тийм бодолтой автаа болсон. Дандаа ингээл яг нэг зүйлээ дуртай авсан болохоор дандаа ингээл тэрийгээ химээр санагддаг болсон. Өмнөхөөсөө илүү дуулууртай болчихсон. Би бол цогтой бол бүжиг сурсан. Бас мэдхгүй байсан юм аа мэдэж авч чадсан. Ер нь бол яс зүгтээ тэгээд хүмүүжлэлтэй болсон. Одоо болохоор би бэлтрийн хүчлэлд ороод тэгээ булчаа шүрмэс задарч мадрал тэгэл жоох даруулагтай болоод байгаа. Би бусдыг илүү хүлээн ойлгож чаддаг болсон. Тэгээд би илүү хүлээж төвчээртэй болсон. Өөрөө чадахгүй байсныг чадаад тэгээд өөрөө сурмаар байсныг сураад өөрийнхөө хүсэл эрмэлзлийг мэдээ тэгээд өөрийгөө таньж мэдсэн. Жишээлбэл одоо барилгуудаа илүү том болгоод илүү олон хүүхд зориулаад илүү гоё мөрөөдөлтэй хүүхдүүдтэй болох хэлгэсэндээ. Хүүхдүүдийнхээ зан чанарыг засч жоохон энэ хаваархаа тогтчуулна гэж боддог байсан. Зайл яриа том болгох ч юм уу. Жицгөө заалыг илүү томсгож бэлтгэл хийж чөлөөт болох. Ичдээ ороос наашаа ирэх зам тавихаасаа Зөндөө олон тоглоомнууд нэмэх, бас зөндөө олон дугуйлангууд нэг. Хүүхдүүдэд хэрэгтэй дугуйлан сэрэг явуулаа. Эрүүл мэндийн одоо нэг тийм талдаа их үү, тийм юм нэмжмүүд. бүх газар. Би ер нь амар өөрийнхөө хүнэлтэй. Жижиг цагийнхаа дивжээд байхад өөрийгөө илэрхийлж чаддаг. Гэртээ бас бэлтгэл дээр Гэртээ ичдээ орно. Гэтэ болоо эцтэй амд.
Ер нь бол ичтэй орны ирвэл Гэр бүлийнхандаа бас ичээд байгаа. Бүх хөгжмөө сураад бүх хүмүүсийг бүр инээгээд бүр баясгалантай болтол нь хөгжим тоглосон. Ер нь бол хүүхдүүдийн хөгжлөөр зарим хүүхдүүд нь арай л дэндүү амар хараал мараал хийж үлээд сонирхол боддог. Би хүслийн бид үлж хүлээсэн бол та. Ичтэй оронд орохыг хүсэж байгаа бүх хүмүүсийг ичтэй орнд бүртгэл. Жогоон зайгийн томруулаад их хүн анх хүлээж авдаг болох байсан. Тоглоомын парк нэг байсан. Хасаагүй байлыг бүр гай хасаатай болгоод гэлэн тохиотой болгосон. дүүцсэн бүх хүмүүсийг өмчлөн. Ингээд орон гэргүй хүмүүсийг эртээ орон гэртээ болгож өгөөд тэгээд туслана. Аж жаргалч байхгүй тийм хүмүүсийн аж жаргал гэсэн. Шинэ жилийн мэд хүргэе биднэрт таатай орчин бүрдүүлж өгсөн баярлалаа. Жижиг цэгээр хичээллээд бэлтгэлээсээ игээд том болоо авраг болноо. Инээж чаддгүй миний дээрээ ч юм уу зарим хүмүүс инээж байгаа аз жаргал мэдэрч байгаа. Энэ болгонд тусалдаг танарт үнээр баярлалаа. Танарт үнээр хайртай шүү. Тэгээд гоё ичтэй орон гэдэг газарт бэлтгэл оруулж байна. Чөлөөтэй боломжийг олгосон ах гэхдээ үнэхээр баярлалаа. Шинэ жилийн мэнд хүргэе. Ичтэй ах эгч нартаа баярлалаа. Шинэ жилийн мэнд хүргэе. Ичтэй ах эгч нартаа баярлалаа. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Ичтэй орон хөгжүүл, ичтэй орон хөгжөөд бид нарт бас ханд өргөдөг. Ичтэй ах эгчтэй шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Ичтэй ах эгч нартаа шинэ жил болон зур сарын баярын мэнд хүргэе. Ичээд орныг байгуулалт тасалсан бүх хүндээ баярлалаа. Дээрээс нь шинэ оноо сайхан тэмдэглээрэй. Гой зүс сургадаг ах эгчнэртэй хайртай шүү.